За өмнөх удаагийн бэлтгэлээр юу үзбэ гэхээр өнөөдөр Pauli electronegativity болон dipole moment гэдгийг үзсэн. За одоо тэгвэл dipole moment гэдэг нь холбоо туйлтай үед dipole moment үүсдэг юм байна. Гэхдээ холбоо туйлтай байлаа гээд молекул маань туйлтай байна гэсэн үг бол биш. Тэрийг юунаас олж болох вэ гэхээр өнөөдөр энэ CO2-оос тодорхойлж болно. CO2. Яагаад вэ? Тэгэхээр CO2 нь CO гэсэн туйлшиллаас үүсэх дипол болон CO нөгөө талаас үүсэх дипол хоёр нь бие бинийгээ канселдаад тэгээд нийт молекул маань туйлгүй гэж үзэж байгаа. За dipole moment гэдгийг хальтхан эргүүл санавал физик болон хим гэсэн хоёр нь өөр байгаа. Хим. За физик бол хасгаас нэмэх рүү чиглэлтэй байгаа. Хим бол нэмэхээс хасах руу чиглэлтэй. Физиктэй зайн D гэж дүрслэгддэг бол хим дээр А. Физиктэй dipole moment-ийг ингэж тэмдэглэдэг бол хим дээр грекийн μ үсгэж тэмдэглэнэ. Зүйтэй. За тэгвэл өнөөдөр энд харах юм бол энэ зургийг авсан ном маань болохоор физикийн үндсээс яг зурагласан байгаа гэдгийг та нар харж болж байна. За яагаад ийм байдаг вэ гэхээр ер нь сурах хүчүүд яг юунаас их сурвалж авсан гэдгээс хамаар хим физикийн тодорхойлолтоо ерөнхийдөө бол ингээд холиг солиод байдаг. Тэгээд ямар аль ч тэмдэглэгээтэй таасан нэг ялгаагүй одоо тийм хүлцэнгүй хандах шаардлагатай шүү. За цаашаа гаяа. За тэгвэл энд бол молекул туйлтай байх боломжтой гэдгийг харуулж байна. Яагаад вэ гэхээр HO гэдгийн хооронд dipole moment үүссэн байна. Буюу туйлшлал. Одоо эндээс эхлээд туйлшлалт гэж яриад эхлэе. За туйлшлалт үүссэн байна. Энэ хоёр туйлшлалт нь үйлчлээд энэ хоёрыг нэмэхэд нийт вектор нийлбэр нэмэхэд ийшээгээ чиглэсэн туйлшлалт үүссэн буюу энэ нь туйлтай молекул гэж өнөр үзэж болно гэсэн үг. За өмнөх тэгвэл бодлогон дээр нөгөө dipole moment гэдгийг тооцоод байсан шүү дээ, тийм ээ. Тэгээд тэгвэл энэ кейс дэрийг яаж бодож болох вэ гэхээр ингэж бодож байна. Ерөнхийдөө бол энэ partial нэмэх, энэ partial нэмэх, энэ partial хасах байна. Гэхдээ хин дээр ерөнхийдөө нэг тийм нөгөө энэ нэмэхдүү, энэ нь хасахдүү гэдэгтээ ингэж тэмдэглэдэг. Бүр яг бодож үзэх юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ нь за жишээ нэмэх Q гэдэг цэнийг зэнгэлэгдэхэд энэ адилхан нэмэх Q гэдэг цэнийг зэнгэлэг. Ягаад гэвэл энэ симметри хувьд тэгж тааж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ нийлбэр нь ингээ нийлбэрээр саармаг авах хэрэгтэй болохоор энэ O маань хасах 2 Q гэдэг цэнийг зэнгэлэг гэдгийг өнөр мэдэх ойлгох хэрэгтэй. Бид ингээ зүгээр залхуураад тэмдэглэхдээ энэ нь хасах, энэ нь нэмэх гэх харангууд энэ хоёрын хэмжээ адилхан гэж бас ер нь хүүхдүүд бодох гэдэг. Тэгэхээр энэ нь адил биш байх нь нэ. За яг үндсэндээ бол нэмэхгүй хасах 2Q. За тэгвэл энийг одоо dipole moment-ийг нь одоо бүүнээр олъё гэж бодъё л та. Жишээ нөгөө саний одоо PIC-ийг нь олъё гэж бодох юм бол энийг яг яаж авах вэ гэсэн одоо зөрөө ойлголт үүсэж байна. За ингэж авъя гэх юм бол энэ нэмэх Q нөөд нь хасах 2Q байгааз. Тийм болохоор энэ одоо ингээд юу гэсэн үг. Яг dipole гэхдээ яг тийм гоё бидний тодорхойлсон систем болж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгвэл яг яах юм бэ гэж байгаа. Тэгвэл нэг тийм энийг equivalent шин чанартай зүйлээр сольж бол. Юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ хоёр A-шийг хооронд нь ингээд нэмээд энд нэг ийм юм бол энэ H2 2Q нэмэх 2Q энд хас 2Q гээд нэг ийм юм гэж харж болно гэсэн үг. Энэ хоёр цөмөө хоёрын хооронд нь нэмээд ингээд equivalent цөмөр солиж байгаа гэсэн үг.
За ийм аргуудыг юунд дээр харах вэ гэхээр бөөнөрө молекул орбитал онол дээр илүү дэлгэрэнгүйгээр яг энэ иймэрхүү төрлийн аргыг ашиглаад явна. За тэгвэл одоо эндээс ямар тооцоо хийж болох вэ гэхээр энийг R гэж үзэх юм бол энэ үнцэг маань 104.5 байдаг. Тэгвэл талаар нь гээд энэ одоо эндээс ингэж харагдаж байна гэсэн үг. Энэ R энэ тэгвэл 104.5 гэдэг чинь 52.125. Тэгээ эндээсээ юу гэхээр энэ хоорондох зайг олно гэх юм бол энэ маань гипотенуз тэгээд налсан кэдэд болохоор энэ маань R синус 52.25 градус гээд. За энэ хоёрын хоорондох зай нэм гэсэн үг. Буюу манайхаар нөгөө одоо физикийн тэмдэглэх юм зайн дээн нэм гэсэн үг. Тэгвэл энэ хоёр маань юм юу цэнэг нь болохоор юу гэхээр 2Q гээд одоо бодох боломжтой гэсэн үг. Тэгээ нөгөө хэмж авсан диполи момент байна уу? Энийг онлын нөгөө диполи моментыг нь олох хэрэгтэй гэх мэтээр энийг ингэж бодож болно. За иймэрхүү эквивалентийн exchange-ийг бөөнөр энэ удаа хичээлээ ерөнхийдөө л хийн. За цаашаа гавь. За энд Кисно фото 4 харагдаж байна. Кисно фото 4. За Кисно фото 4-ыг бөөнөр яг одоо бас дүрслэх гэж үзье. Зарим нэг нь бас сайн давтаж амжаагүй байх гэж бодож байна. За Кисно маань 8000 электронтой 4-ыг нь ашиглажлаа. Тэгвэл хоёр ширхэг ийм юу үлдэнэ. Тэгэхээр энэ маань ямар юу гэхээр X4E2 гэсэн электрон бүтцтэй буюу энэ нь хавтгайн дөрвөлжин байх нэ. Бөөнөр энийг гаргаж явсан. Сайн санахгүй байгаанууд нөмд хвчлэгийг үзээрэй. За энэ тэгвэл яаж байгаа гэхээр энэ эндээс хийж байгаа туйлшлал энтэй cancelдаад эндээс хийж байгаа туйлшлал энтэй cancelдаад энэ туйлгүй молекул. Тэгвэл холоор фотоор 3. За энэ маань болохоор Т хэлбэртэй байна тийм ээ. Энэ хоёр нь уулнууд бие биентэйг cancelдсан. Тэгсэн чинь энэ нь cancelдах юм байхгүй. Ийшээгээ диполи момент үзүүлээд байгаа гэсэн үг. Буй туйлшлалт. За тэгвэл энд нэг ийм сонирхолтой кейс гарч ирж байна. За энэ сонирхолтой кейс гарч ирж байна. За энийг хаашаа туйлшилтай гэдгийг яаж мэдэх вэ гэдгийг та нар жоохон бас бодоод үзээрэй. За бодож амжааг нь бичлэгээ паузлаад жолтгоо бодоорой гэж хүсэж байна. За тэгэхээр юу гэхээр энэ 3-ыг холоостой тэгээ боромтой болгоно гейтл атом болоод байгаа. Гейтл атом болохоор би одоо тэрнийхэн туйлшилт нь ямар байгаа гэдгийг самараад ерөнхийдөө бол аль зүгтээ туйлшилт илгэн юу гэдгийг мэдж болно. За юмсан бөөнөр эндээс харах юм бол шүү дээ. Энэ 3-ыг өөр байгаа тийм ээ. Энэ өөр, энэ нэг өөр байгаа. Одоо энэ хоёр биенээс бол хоёр. Тэнгүүд энэ хоёрын ингээд туйлшилт нь өөр болохоор ямар ч туйлтай молекул гэдгийг бөөнөр мэдж болно. Туйлтай молекул. Тэгвэл туйлшилт нь хаашаа вэ гэдгийг бөөнөрөө мэдхийг хүснэ гэвэл бас жоохон тооцоолох хэрэгтэй. Яг вэ гэхээр ийм юм болно. Энэ нь тэгэхээр хэрвээ энэний туйлшилтыг би хэмжээтэй нэг туйлшилт гэж бодъё л доо. Тэгвэл энэ 3 симметрийн хувьд одоо энэ бол дараагийн хичээлээр ерөнхийдөө бол бас үзнэ. Энэ C3 одоо симметрийн бүтцтэй байна. Өөрөөр хэлбэл 60 градус эргүүлэхэд биш 120 градус эргүүлэхэд ингээ адилхан байна гэсэн үг. За энэ 3 маань яг адилхан хэмжээтэй 3 өөр чиглэл байгаа вектор. Тэгвэл энэ 3 векторыг нэмэхэд нэмээд нэг векторыг гаргаж иж болно. За логикийн хувьд гурлаа ийм гоё симметртэй болохоор энэ 3 нийлээд яг ийшээгээ нэг хэмжээтэй одоо вектор үүсгэн. Энэ 3 векторыг нэмэхэд. За энийг олон янзаар бодож болно. Маш хэцүү координатын систем эсвэл амар том вектор бодож ингээд цаашаа ингээд тооцоолоо хийгээд гаргаж ирж болно. Эсвэл сэтгүүгээр ингэж гаргаж ирж болно. Гэхдээ сэтгүүгээр ингэж гаргаж ирэхэд энэ яг хэр хэмжээтэйг мэдхгүй. Ингэж гаргаж ирэхэд маш төвөгтэй. Тэгэхээр хамгийн хялбархан арга нь юу вэ гэхээр иймэр байгаа. За бөөнөр
C холол 4-ийг төсөөлье. C холол 4 нь дээшигээ холоостой, ийшигээ холоостой, наашигаа холоостой, цаашигаа холоостой. Тэгвэл эндээс харах юм бол энэ дөрвөн маань ингээд симметртэй шүү дээ тетрайдер. Тэгээ энэ дөрвөн маань бие биенийг cancelтэй гэдэг юм мэднэ. Яг тэр loopтэй болохоор бие биенийг cancel. Тэгвэл энэ тосрыг нь адилхан А гэж үзэх юм бол гэтээ ягаад гэтээ энэ А2 ойролцоолох биш яг адилхан байхгүй. Яг тэр боромноос болоод бас туйлшилтын хувьд бас туйлшилттэй одоо ялгаа үүсч болно. Гэхдээ тэрийг insignificant буюу хайхалж үзэхгүйгээр тооцоогоо хийж болно. Энэ бол одоо valid approximation гэсэн ингээд одоо ойролцоолоход боломжтой зүйл. За тосрыг нь А гэж үзэх юм бол юу яах вэ гэхээр энэ гурван вектор одоо за би өөрөнгөөр өчье. За нөгөө нь өчье. Ийшээ нэг вектор, ийшээ нэг вектор, ийшээ нэг вектор, ийшээ нэг вектор. Энэ дөрвөн вектор дөрвөлийг нийлээд cancelчих хэвээр. За би энийг 1 2 3 4 гэж тэмдэглэж. За тэгвэл за яг би залхуураадаа л ингэж тэмдэглэл. За ингэж л тэмдэглэж байгаа. 1-р вектор, 2-р вектор, 3-р вектор, 4-р вектор нийлээд тэг байгаа. Тэгвэл эхний 3 векторын нийлбэр юу байх вэ гэхээр эхний 3 векторын нийлбэр маань 4 хаалтны өмнө биш тэмцээний тэмдгийг нөгөө тал гаргахаар ийм болно гэсэн үг. 4-ийнхээ эсрэг тал руу. Өөрөөр хэлбэл энэ зургийг дахиж сурах юм бол энэ холоостой холоор гэдгээс энэ 4 ийшээ чиглэж байгаа. Энэний эсрэг энэ 3-ын нийлбэр энэний эсрэг осож байгаа вектор гэсэн. Ийшээ вектор байна. Энэ 3-ын нийлбэр ийшээ нэг вектор. Хэмжээ нь ямар вэ гэсэн чинь энэ μ4 гэдэгтэйгээ яг адилхан хэмжээтэй байх хэрэгтэй. Буюу энэ хэмжээ бас яг адилхан А гэсэн үг. Өөрөөр хэлбэл иймэрхүү нөгөө задгаас сэтгэлгээ ашиглаад юу бөөнөрөө юг олчих вэ гэхээр энэ доотлын 3 векторын нийлбэр нь дээшээгээ зүгээр А гэдэг вектор юм байна. Тэгвэл бороо маань энд өөр хэмжээний туушилттай байгаа. Энэ Б гэдэг вектор үүсэж байгаа гэж үзье л да. Тэгвэл яг гэхээр μ Б за μ бром гэж. Бром дээр нэмэх нь μ С холоор 3. Энэ хоёрын векторыг нэмэхэд нийт туушилтын вектор. Тэгвэл энэ АБ хоёрын маань ерөнхийдөө аль нь их вэ гэсэн асуулт л гараад ирж байгаа юм л да. Аль нь их вэ гэдэг асуулт. Тэгвэл аль нь их вэ гэж бодохоор сая тэгвэл С холоор хоёрын хооронд туушилт их байх уу? Эсвэл С борон хоёрын хооронд туушилт их байх уу? Аль нь тэгэхээр циклон solution-ийн хувьд их вэ гэхээр холоор нь их. Тийм болохоор холоорын туушилт их. Тийм болохоор А нь Б-гээс их. Тийм болохоор эцсийн туушилт ийшээ өгнө гэсэн үг. Тэгэхээр тооцооны ясаар бол ингэж гаргаж ирэх боломжтой. Тэгэхээр энэ дээр маш тийм гоёмсог тийм тооцоо ашиглалаа. За. Цаашдын жишээнүүд ерөнхийдөө энийг бодвол илүү хэлбэрхэн байна. Тийм болохоор та бүхэн маань намайг тайлбарлахаас өмнө бичлэгээ зогсоогоод өөрөө оролдож үзээрэй. За. Дараач нь ийм байна. Ерөнхийдөө бол S фото 4 холоор 2-ын транс болон цис гэсэн хоёр бүтцийг харуулж байна. За транс бүтцийн хувьд юу вэ гэхээр хоёр холоор нь нэг эсрэг талтай байна. Тийм болохоор холоор энэ вектор бие биенийг cancelдаад байхгүй болно. Фотоор энэ хоёр вектор бие биенийг cancelдаад байхгүй болно. Фотоор энэ хоёр вектор бие биенийг cancelдаад байхгүй болно. Буюу энэ нь туйлгүй гэсэн. Цисийн хувьд харах юм бол яах вэ гэхээр энэ нь ямар туйлтай гэдгийг харж болж байна тийм ээ. Яг тэгэхээр тийм юу гэсэн холоор нэг талтай байгаа болохоор би энийг cancelдахгүй. За гэхдээ вектор яг тэр хамгийн эцсийн тэр туушилтыг хаашаа чиглэж байгаа гэдэг бүүнээр бас тодорхойлох боломжтой. Тэрийг яаж тодорхойлох вэ гэдгийг сарай. За. Эндээс харах юм бол за ийшээ нэг энэ хоёр бол cancelж байна. За тэгвэл холоор ийшээ энийг би А гээ. Энийг ийшээ байгаа гэдэг бүүнээр харж байна тийм ээ. Энийг B
B гэж. Тэгвэл энэ хоёр факторын векторыг нэмэх юм бол яг уу гэхээр ийм юм болно гэсэн үг. За ингэж үзүүлэхгүй. Ийм вектор байгаа тийм ээ. Тэгвэл энэ яг адилхан хэмжээтэй, яг адилхан чиглэлд байгаа гэхээр энэ хоёр векторыг нэмчингүүд Энд чөнөж гарах юм уу? Үгүй тийчил гэж. Юу. Энэ өрөө нэмийг зөөх юм биш. Харин тийм ээ. Мэдсэн. Энэ бантай ижлээ ариунд ижлээ. За. Хүн хичээл болж байна. Хүн тэгээ яваад гараад чи за. За тэгэхээр вектор маань ийш вектор маань ийш чиглэлтэй байгаа. Тэгвэл адилхан хэмжээтэй. Тэгвэл энийгээ ингээд вектор нэмэх аргаараа параллелограммын дүрмээр нэмэх юм бол ийш чиглэлтэй. Тэгвэл энэ хоёр маань яг адилхан BB гэдэг хэмжээтэй юм чинь энэ градус нь 40-д байна гэсэн үг. Буюу яг ийш чиглэлтэй. За энийг өөр өнгөөр харуулъя. Ийш чиглэлтэй. За нөгөө хоёр холоорын одоо векторуудыг нэмэх юм бол яг адилхан сачмаа нэмнэ. Энэ хоёр тэгвэл ийшээгээ одоо ингээд үзэх юм бол нэг ийшээгээ чиглэлтэй болно. Энэний хэмжээ нь юу вэ гэхээр Пифагорын теорем ашиглаад язгууртар 2 нөгөөх нь адилхан Пифагор ашиглаад язгууртар 2 b гэсэн үг. За тэгвэл энэ хоёр векторыг эсрэг чиглэлтэй. Тэгвэл аль нь их вэ гэдэг ойлголттой байгаа гэсэн. Язгууртар 2 b их үү? Язгууртар 2 a их үү? Тэгэхээр аль нь их вэ гэхээр a болохоор холоороос гарч байгаа. B болохоор фотороос гарч байгаа тийм ээ. Тэгэхээр аль нь цэцлэгийн солиушныг ихтэй вэ гэхээр фотор нь хэлвэхтэй. Тийм болохоор илүү туушилтай буюу энд b нь ялж. B нь ялж байгаа болохоор бидний эцсийн молекулын одоо туушилт маань тийшээ чиглэж байна гэсэн үг. Гэх мэтлэр бүүнөр яг хаашаа чиглэх хэвээр энэ нь яг ойролцоогоор шүү. Яг ямар хэмжээтэй вэ гэдгийг мэдэх боломжтой. За ягаад ойролцоогоор гэж байгаа вэ гэхээр энэ бага цаг хэмжээний одоо дистост олж болно. За жишээ нь энэ бид нар холоор фотор 3% авч үзсэн тийм ээ. Холоор фотор 3% авч үзэхээр энэ хэд маань яг энэ хоёрын хоорондох зай 180 байдаггүй. Бид нар өмнөх юун дээр үлдсэн шүү дээ. За би сайн санахгүй 173 байсан баха. Гэтэ би тоог нь сайн санахгүй байна. Тийм болохоор яг уу гэхээр яг энэ хоёр бүр бүтэн канцелтаад байгаа юм бол байхгүй. Гэхдээ нэг ингэж байх гэж би бодож байна. Тэгээ энэ хоёр нийлбэрээ тийшээ болохоор чиглэлийн хувьд нэг ялгаа гарахгүй баха. Гэтэ ялгаа гарах юм бол байж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. За. За. Одоо та бүхэн яг уу гэхээр CH холоор хоёр техник одоо өөрсдөө нэг туйлтай авах уу туйлгүй авах уу гэдгийг өнөр үзье. Cis trans гэсэн хоёр юу гин шүү. Изомерийг. За энийг би cis trans хоёрыг зураад өгье. За энэ бол cis байна. Trans нь болохоор энэ. За энэ тус бүрийг нь яг туйлтай юу туйлгүй юу? Туйлтай байх юм бол вектор нь хаашаа чиглэж байгаа вэ? За. За та бүхэн маань хариугаа гаргасан гэж бодож байна. За минь доор харагдаж байгаачлан cis болон trans хоёрын одоо туйлшилтыг харуулсан байна. За энэ C холоор гэсэн бонд маань туйлтай. CH гэдэг бонд маань туйлгүй. Яг тэгэхээр энэ хоёрын хоорондох электронегативитийн ойролцоогоо 1.1 байдаг. Тийм болохоор энэ маань туйлгүй гэж үзэж болно гэсэн. Нэг авч хэлцэх юм шаардлагагүй. Тэгвэл энэ хоёр AA гэдэг вектор гэж бодох юм бол энэ хоёр маань ингээд туйлтай байна тийм ээ. Туйлтай.
За юу гэсэн үг гэхээр эндээс харах юм бол яг хэр хэмжээтэй гэдгийг мэдэх боломж тун хомс. Ягаад тэгэхээр энэ ингээд одоо энийг төвийн атом гэж үзэх юм бол энэ бол нэг тийм хавтгай гурвалж хэлбэртэй байгаа. Гурвалж. Тэнгүүд гол нь энэ холбогдсон элементүүд нь маш өөр болохоор энийг яг градусын тусварыг нь яг сайн мэддэггүй. Градусыг яг тусварыг нь бол яг сайн бол мэддэггүй. Гэхдээ симметрис нь болоод юу гэж бодож болох вэ гэхээр энэ хоёрын векторын нийлбэрийг ийшээгээ шууд вектор нь чиглэнэ гэж харж болно. Градусын сайн мэдгүй болохоор хэмжээг нь бас яг сайн мэдж чадахгүй гэсэн үг. Туршилтаар энийг градусыг тэдэн градус, энийг градус, тэдэн градус гэж мэдэгдэж байгаа юм бол эндээс жоохон геометри бодоод тэгээд болох боломжтой. За тэгвэл трансын үед яасан бэ гэсэн чинь ийшээ нэг хүч гэжтэй туушралт буюу вектор байна. Тэгмүүд энэ хоёрын нийлбэр нь тэг. Тэг гэдгийг ингээд зураад харахад л нэг энэ хоёрын чиглэл нь яг эсрэг гэж харагдаж байгаа. Гэхдээ яаж болох вэ гэхээр энэ хоёр үргэлжлүүлэхэд энэ хоёр маань параллел байх ёстой. Тийм ээ. Тэгээ энэ хоёр адилхан өнцгтэй байх ёстой. Өөрөлдвөл ингээд өөрөлдөл өнцгөө шүү дээ. Мөн яах ёстой гэхээр энэ хоёр адилхан юм чинь энэ хоёр адилхан байх ёстой. Ягаад тэгэхээр симметрикүүд энэ адилхан байна. За өөр юу вэ гэх мэт ингээд энийг геометрийн хувьд бас батлах боломжтой гэсэн үг. Батлах боломжтой. Гэхдээ энэ гэх мэт юмнуудыг ер нь хүмүүс асуухгүй. Тийм болохоор өөрийнхөө зөмбөлт бас найдаад хийх бодохгүй. За тэгэхээр энэ маань ямар ч тийм туйлгүй молекул байгаа. Туйлгүй. За зарим хүүхдүүд маань энийг юу гэж бодож болох вэ гэхээр ийшээ нэг вектор байгаа. Энэ хоёрын хүчээр энэ маань ингээд эргэх юм шүү гэд бодож болно. Одоо бид нөгөө диполь дээр ингээд үзсэн шүү дээ. Ийшээ нэг хүч. Энэ хоёрын нөлөөнд дөр ингээд эргээдсэн тийм ээ. Энэ маань яг тэгэж эргэх юм шүү. Энд өөр ямар нэгэн тийм үйлчлүүлчих юм шүү гэж бодсон хүүхд байж магадгүй. За энэний тайлбар өгөхөд юу вэ гэхээр туйлшралт гэдэг маань зөвхөн вектор хэмжигддэг. Вектор. Энд дээр харагдахгүй байгаа. Вектор хэмжигддэг. Туйлшралт гэдэг. Бөөнөр энэ жишээн дээр авч үзэхэд юу гэж хэлж ийсэн бэ гэхээр энэ хүчнүүдийн хооронд нь нэмэхэд тэг гарна. Тэг гарч байгаа болохоор энэ ямар нэгэн тийм зөөлт буюу translation motion байхгүй. Харин эргэлтийнх буюу момент үүснэ гэж ярьж байсан тийм ээ. За момент гэдгийг юу гэж ойлгоод өгөхөр момент гэдэг нь хүч болон мөр хоёрын хоорондох вектор үүсгдэг юм байна. За би дарааллыг сольсон байж магадгүй. Сольсон байх юм бол бас уучлаарай. За вектор үүсгдэг гэдэг хэмжигдэх байдаг. Бидний туйлшралтын хувьд юу гэхээр зүгээр л векторуудын хооронд нь үүсчээд нэмээд байгаа. Тийм болохоор иймэрхүү оператор гэж зүгээр ингээд үйлдэл хийхгүй байгаа болохоор энэ эргэх мэргэх гэдэг ямар нэгэн тийм юм байх боломжгүй. За энэтэй бас хүүхдүүд андуусан байх боломжтой. Гэхдээ энэ шууд вектор нэмнэ гэдгээ толгоондоо хийгээд аваарай. За векторын нэг гоё юм юу вэ гэхээр одоо эхлэх байрлалыг хаанч аваадсан ямар ч ялгаагүй гэдэг. Тийм болохоор энийг энэ дээр аваачаад ингээд эсрэг гэдгийг харах боломжтой байна. За тэгвэл энэ хоёрын молекул туйлтай эсхийг өнөр мэдсэн. За тэгвэл физик шин чанарыг нь хараад үзье. За cis маань диполийн моменттай. За 1.9 дБ байна. Тэгээд диполийн хүчээр одоо тэнгууд за тэгэхээр cis маань ямар байна вэ гэхээр 1.9 dB. Тэгэхээр cis маань ямар байна вэ гэхээр туйлтай диполийн момент 1.9 dB. Тэнгүүд boiling point нь болохоор 60 градус.
гээ харах юм бол трансаас их байна. Тэгсэн хөлдөгчийн бас дуур нь трансаас бага байна. За энэ яг ямар учиртай юм бэ гэдгийг бөөнөрөө дараагийн бичлэгээрээ үзье.